За миний одоо төрсөн нутаг маань энэ сум. Хинти аймгийн Өмнө Дэлгэр сум. Манай энэ Өмнө Дэлгэр сум чинь Монголд хамгийн их олон малтай. За нутаг дэвсгэрийн хувьд бол бас сая гарангаа нутагтай. Энийний чинь нэг 48.6% нь ой мод эзэлдэг. Тэгээ үлдсэн дээр нь бид одоо нэг 572 мянган мал өвөл тоолуулснаа малж байна. За энэ одоо дарга нарын багийн өдөрлөг дээр ярьж байгаа яриаг сонсож байхад энэ жил нэг 742 мянган мал өвлж гин гэж ярьж байна. Тэгээд биднүүсийн одоо тэр гааг нь асчхаад 50% нь үлдэхээр нэг 600 мянган гаа байна. Тэгэхээр одоо энэ дээр нэг 600 мянган гаад 700 мянган мал өвлж байна. Тэрийгэ дөрвөн үлрэлт хуваахлаар нэг одоо малд маань нэг 0.25 нэг гагийн дөрвөний нэг буюу 50 м газар л одоо нэг мал өвлж одоо нутаглаж амьдрахаар болж байна. Одоо миний хувьд бол яах вэ? Ажиллаж байсан байгуул маань зах зээлийн одоо шугам одоо зарчмаараа татан буугдаад амьдрахын эрхээр ингээд мал ураадаад амьдрч байгаа хүн байгаа юм. Ингээ харж байхад хуучин бол бас нэгдлийн мал цөөн байлаа. Тэр үед одоо хөдөө ховшлогдоод гарсан байсан. Одоо тэр үед импорт нь олон байсан. Их байгаад бид нэр бас хүн хараа төр засгийн зохицуулалтад тижээж байсан баг. Одоо бол импорт нь багасаад, экспорт нь багасаад тэгээ одоо мал нь өсөөд бэлчээрэн даахаа болоо гэдээ дараад телевизээр ярих юм. Одоо тэрийг зохицуулдаг хууль үүж байхгүй болохоор чинь бид одоо энэ араатны нэг хууль байдаг да. Ширэнгийн дотор Арслангийн хаан байдаг багасаа үлгэр сонсч байсан. Тэгэл тэрний журмаар л одоо тэр Цэнтдоогоо бичээд байсан тал нутгийн дүрм гэдэг одоо хүмүүсийн хэлдэг нь зэрлэг капитализм гэж зарим нь ярьж байгаа. Энийг бид мэдэх биш. Тэгээ нэг иймэрхүү юм дотор амьдрах болохоор чинь сүүлийн үед айлын одоо намайг анх мал дээр гарч явах үед цөөхөн айлтай байсан. Одоо бүр нэг айлын 14 хүүхэдтэй айлын хүүхдийн хүүхэд 30 жилд олон болоод бараг 40-50 өрх айл боллоо. Тэр хүүхдүүд нь одоо тэгээд Монголд ч өөр үйлдвэр аж ахуйн газар алга байна. Уурхай руу нэг машины жолоочоор л явд юм байна. Өөр ажлын газар авдаг хүн алга. Тэгээ ингээд төдөөвөл малчид бас хөөрхөө бас олширч байна. Тэрийг бол одоо тэгээ энийг нь уламжлуулад улам олон болгох, тэрнийг нь хайрлаж хамгаалуулах тийм тогтолцоо байхгүй учраас ердөө зэрлэгээрээ л тэгээд тэр тал нутгийн дүрмээр л одоо яаж хэн дийлсэн дийлэл одоо олон малтай түлхээл бага малтай одоо нийлчихвийг зүгтаагаад ингэж л амьдарч байна. Ийм учраас одоо энэ орон нутагч нь өвс нь нэг га дээр ургадаг 1 м квадрат газар ургадаг өвс нь ч зөөрчлөө. Тэгээ хадлан бордооны асуудал ч хүндэрлээ. Одоо залуучууд чинь настай бидний өвлжийн хаварж яаны газарыг ирээд хадчдаг болж, хадсныгаа зарчдаг болж, авраа гайгүй буустай газар бордтоотой гэсэн байглаасаа мал маань өөрөө бордсон газрыг нь морины өвсгээд хадаад аваа явцдаг болж. Тэгээ одоо ингээд нэг тийм зохицуултгүй амьдрал байж байна. Энийг нь одоо төр засгаас мэдж ил байгаа байх. Гэхдээ л одоо бас мэдж байгаа харж байгаа яг байж байгаа хоёрын дунд бас нэлээд зөрүү байгаа. Ингээд нэг бэлчээрийн хуультай бол ямар нэгэн харилцааг зохицуулдаг нэг дүрм журм хэрэгтэй байд юм байна. Тэрнийгээ зөрчүүл бас шийтгэлтэй байд юм байна. Одоо тэгэхээр чинь бид эзэнгүй юмн дээр одоо ингээд байх чи хэн хэндээ ямар ч одоо тийм шийтгэлж байхгүй. Одоо зохицоод амьдрах гэхлээр чинь одоо нөгөө мал нь их болцсон юм чинь хоорондоо уулзхаа боллоо. Бие биендээ туслахаа боллоо. Нөгөө саахалт айлын санаанаг гэдгийнч байхаа боллоо. Ер нь уламжил одоо мал малгааны уламжилт арга гэдэг маань юу юм гэхлээр чинь монголчууд бид хизээ хадлан их бэлтгэж ирсэн үгүй хаа. Одоо тэгэл нөгөө өгсөн нөхөд үлдсэн үлдээл. За өгсөн малаа надад учирсан гарч юм байлгүй яваг амь нас нь үлзийтэй байх гээл. Ингээ байж идэг энийг уламжил гэж нэрлэдэг юм болов уу гэж ойлгодог шүү дээ. Ер нь бол за одоо бид нар чинь ингээд бас ганц нэгэн хөрөнгө малтай хүмүүс худаг гаргаж байна. Тэрэн дээр нь хүмүүс ирээд буух юм. Тэгээд тэрий чинь бас тэр болгон өөрөө ч эзэмших харамлаач байхаар байхгүй. Тэгэхээр ч хүмүүс ерөөсөө эзэнгүй юм руу чинь хөрөнгөөж оруулдаггүй. Ингээд одоо ямар ч одоо хүний юм руу хөрөнгө хийж байдаг хүн гэж байхгүй юм ба шүү дээ. Тэрийг нь хүний юм гэдэг маань төр засаг маань шүү дээ. Хадлагын талбай эзэнгүй учраас өндөр ургасан газар ирээл хүмүүс хадчих шүү дээ. Ийм учраас одоо жаахан
энийг нэг яг хөдөөгийн олон сонгогчдоос их хурлын олон гишүүд дийлэнх нь сонгогддог байх. Нэг одоо юу гэсэн бэ? Жижиг тойрог гэсэн байх. Тийм юмар сонгогдохоор чинь ихэнх нь хөдөөний сонгогддог байх л. Тэгэхээр энэ нийт дандаа наадамдаад байгаа энэ олон хүний эрх ашиг чинь эзэнгүй газар л адууга явуулна хөөс биш өөрийнхөө газар байлгамж байхгүй шүү дээ. Тэгээ адуу их олон болж байна. Бид чинь аль алигаа яаж одоо авч байх юм, зохицуулах юм гэдг нь эрдэмтэн мэргэд энэ том дарга нар судалгаа тооцоо хийгээд гаргаж ил байгаа байх гэж боддог л да. Одоо би миний насны хувьд бол яах вэ? Өнөөдөр ингээд энэ хэдэн малтайгаа байж гад бурхандаа явчих байх. Гэхдээ одоо цаадын ирээдүйн маань энэ одоо хоёр том гүрний дунд бараг цэрэг хэрэггүй шахуу одоо бүдүүн тайм шүү. Газарт ингээ хэдэн малаа маллаад байж байгаа бидний хувьд бол бас бодохоор л асуудал байх юм. Ямар Монгол байхгүй болно гэж байхгүй байх. Бид нэр бас өөдрөг сэдгээр бодоход ямар нэгэн энэ нутгаа хамгаалаад бодоод хайрлаад ингэх л байх. Энэ амиа боддог юмар нийтийн эзэмшлийн газар дээр амиа бод гэдэг зарчмаар явахгүй юм шиг байна уу. За тэгээ амиа бодгийн зарчмыг одоо бас өөгшүүлээд байх юм. Төр засгаас одон шагнал өгөх юм, мянгат тэдэн мянгат гавьяат мавьяат өгөөд байх юм. Энэ нь одоо тэгээд ухаантай хүмүүсийн зөвл арга байх л да бид яваа мэдхүү гэж л боддог шүү дээ. За одоо бид чинь одоо ерөнхийдөө хэдэн малаа борлуулж амьдарч байгаа шүү дээ. Тэгээ энийг яаж борлуулах вэ гэхээр мянган хоньтой байгаад би чинь нэг 150-ыг борлуулдаг. За тэгжэл чинь тэрийг гайгүй сайн өртөг шингээгээд борлуулчих ихлээр чинь нөгөө сайхан өртөг шингээгүй малтай яг адилхан. За мал эмнэлгийн үйлчлэгээ жигтэйхэн сайхан эмэг зүүгээл нөгөө их Улаанбаатарт сурч байгаа үр хүүхдээ эрүүл ариун их сайхан хүнс аваад очих ихлээр нөгөө зах дээр яг адилхан үнэтэй. Заримдаа одоо ингэхлээр чинь би өөр нь одоо ингээд ямар нөхцөлд ч яаж байх хэвтэй хөөсөө зэрлэг малыг байлгаж яваад өгсний хүлчээд үлдсийг нь аваад ирвэл боломоор ч юм уу гэж боддог. Дээр нь тэгээ одоо энэ малаа цөөл чанаржуулах. Тэгэд бэлчээр нь дутагдаад бүрэн чадахгүй байгаа малаас чанар нь яаж гарах юм байгаа юм? Бас ойлгодог. Цөөл ихлээр би чинь хэний төлөө малаа цөөлөх мэддэггүй. Одоо би цөөлчхөр чинь хажуугийн айл маань малаа цөөлөхгүй. Зөвхөн хажуулагийнхаа айлын төлөө буйны төлөө би малаа цөөлж шít. Тэгжэл чинь одоо мах захыг өндөр үнэтэй байна гэд ярих юм. За яг хөө тэр өндөр үнэтэй байдгийн бинэ гэхэд энэ мал чинь одоо бас цөөхөн зарим болцоотой айлууд бол манайд авах юм байхгүй гэж ярьдаг боллоо шít. Тэгэхээр тэр айлын мал бол 5-10 мянган мал болоод явчихна. Энийг нь зохицуулдаг, малын тоо тоолдог хүн алга. За худаг бас ухахлаар чинь тэрэн дээр бүр айл амьтаа овоорчно. Тэгэхээр чи хэнч бэлчээртэй хөрөнгө оруулахгүй учраас одоо малдаа өртөг шингээхгүй бэлчээрээ хамгаалахгүй. Одоо зүгээр л би нүгөө явчих чинь миний торцсон газар дээр нүгөө айл нэрэл буучна. Эсвэл ирээд хадаад аваа явчих шít. Ингээхээр чи энийг минь зохицуулдаг одоо ямар нэгэн хууль хэрэгтэй гэж би дотор боддог юм байна. Тэгээ энэ маань одоо тэр Монголын морин спорт уяалтын холбооч гэн 120 мянган гишүүнтэй илгэн. Тэгээ тэр нь хончтын холбоо байдгүй юм байна. Үхсдийн холбоос байдаг л баг. Тэр нь байдгүй учраас үгүй хэлж чаддаг юм болоо гэж дотор боддог шít. За энэ Монголын чинь нэг 170-аад мянган өрх байдаг гэсэн баха. 300-аад мянган малчин байдаг гэсэн. Эднэр маань тэгээ одоо дандаа л хараад байх чинь тэр болгон бүгдээр их сайхан нөгөө Чингисийн үеиг шиг гоё том тэрэгэн дээр нүүж байгаа айл байдаг юм байна шүү дээ. Жаахан болцоотой айлууд нүүж идэг юм байна. Тэгэхээр одоо энэ бэлчээрич одоо яаж ашиглах вэ гэхээр их малтай хүмүүс л ашиглаад байна. Тэгээ одоо энэ тийм учраас одоо бид нар чинь энэ амжиргааг юм л зохицуулдаг юм байхгүй болвол одоо болохгүй юм байна. Тэр учраас энэ хууль гэдгийг чинь би одоо амжиргааны зохицуулалт гэж ойлгоод байгаа нь одоо буруу ойлгоод байгаа мó юу байгаад байгаа гэж л ойлгоод байгаа шүү дээ. За бэлчээрийн даад сэтрээд байна гэд одоо ямаа адуу их байна гэд ингэж яриад байгаа нь бол бид бэлчээртэй ерөөсөө л хөрөнгө оруулахгүй бэлчээрээ тордохгүй байгаас болж байгаа. Тэрнээс биш одоо яг өнөөдрийн одоо фермүүдийг хараад байх чинь биднээс илүү цөөн одоо амьдраад байгаа мөртөө их малтай тэгсэн мөртөө биднээс илүү их орлого болоод байд юм байна.
Тэгээ одоо энэтэй холбогдуулаад биднээс энэ нэг бэлчээр нь хомсдсноос болоод хүмүүс чинь бие биендээ туслахаа боллоо. Айл сайхалтаараа орхоо боллоо. Цагаан сараар ч одоо бүтэн одоо сайхан айлаар золохгоо боллоо шүү дээ. Мал нь эзэнгүү. Тийм учраас одоо эн чинь нөгөө уламжил гэдэг нь өөрчлөгдөж байгаа юм болоо гэж бодогдъё. Тэгээ уламжил нь өөрчлөгдөхөөр чинь нөгөө хүмүүсийн амьдралын хэв маяг нь өөрчлөгддөг. За одоо зарим айлууд байшин суурах гэхлээр чинь дөрвөн улирал нүүдэг учраас байшин барих аргаалга. Нөгөө бэлч газар нь төрийн өмчимж. Улаанбаатарт түүцийг ачаалууга харагдах юм. Тэр нийтийн эзэмшлийн бэлчээр дээр байгаа юм чинь. Тэгээ бид байшин барьчвал ачуулна шүү дээ. Тийм учраас тэр нөгөө нэг жижигхэн гэртээгээ нүүж явсан л болох юм байна. Тэгээд нүүдэг усууч нь бол альва яманд нэг их тийм сэтгэл өвддөггүй одоо байд юм шүү. Ямар сайндаа жорлон хүртэл барихгүй өчнөө мянган жил болсон байх чинь. Тэгэхээр ч одоо хөрсөө бордож байгаа юм уу эсвэл нүүдэлтэй захирагдж байгаа юм уу? Тийм учраас одоо уламжлалаа яаж өөрчлөх юм бэ гэдэг дээр л одоо их энэ сайд дарга нар том эрдэмтэд бол боддог л байх. Миний хувьд бол уламжлал гэдэг маань нэг л хэрэгцээтэй юм аваад хэрэггүй юм жоохон өөрчлөмөр санагдаад байгаа шүү дээ. За одоо би яриад л одоо ингээд эцээс ингээд хонин дээр сууж байгаа бодож байхад чинь бид чинь ямар зохицуулт гэж малаа өсгөхөөсөөр арга байхгүй шүү дээ. Би энээс дор амьдрий гэж бодох байдیں۔ Тийм учраас одоо би энэ манай суманд бол жилдээ нэг 20-оос дээш залуу малчид өргөх тус гардаг юм байна. За тэрнээс их байдаг байх би сайн мэдэхгүй байна. Тэднүүсийг ингээд одоо хаана үлжээ хаварж авах вэ гэхлээр чинь бид ерөөсөө яаж чаддаг. Зааж чаддаг. Багийн иргэдийн нийтийн хурлаар ярихаар чинь за одоо тэн дэнд гэдэг нөгөөх нь өгүүлэхгүй аа гэл хамаатан олонтой айл нөгүүлэхгүй шүү дээ. Гар өргөөд. Тэгээ багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол гараад нэг юм авдаг. За тэгээ заримдаа эний чинь ч одоо бас болохгүй юм байна гэж би заримдаа энэ залуучуудад багийн хурал дээр ярьдаг. Тэгэхээр ярихдаа бол та нар нэг малаа багтгаа байтал өсгөчөө. Тэгээд малгүй болтлоо овооролцгоё. Тэгээл ойлгоно. Одоо тэгжил амьдрахаас биш одоо хуйлгүй нөхцөл ямар зодтолтой биш, бие бинийгээ алалталтай биш. Жаахан одоо их сахсаа хүндлээд нэг тийм ихтэй захтай бие биендээ хүндэтгэлтэйгээр харьцдаг нэг тийм нэг хүний нийгэм яаж амьдарч байгаа тэр журмаар баймаар байгаа юм гэдэг. Тэгээд Монгол маань хүний нийгмээр л явж байгаа байх гэж бодоод байгаа шүү дээ. За одоо манай суманд бол 1900 одоо 2015 оноос 18 7 оны хооронд бол нэг өлийн цагаан хотны нүүдэл явлаа л. Бүх одоо газар учраас баг модны аяанд хүртэл шахвал хулган очлоо. Тэгээд тэр үед бол бэлчээр нийлэн тийм хомсдож ирсэн. Одоо энэ жил бол нэг нодлонгоос эхлээд нэг шарилж ургаад овоо ногоон болж байна. Тэгтэл одоо байн густай байдаг нуур маань усгүй л одоо болчиход байна шүү дээ. Байн залуучууд одоо ингээд хөдөө явж байгаад би чинь залуучуудтай адуу мал харж яваад ярьж явах чинь бол нөгөө одоо хоорондоо жоохон эв түнжингүү болох нь байна шүү гэд яриад байх юм. Тэгээ ерөнхийдөө бол бас хүмүүсийн айлуудын мал манай суманд бол бас нэлээд олон боллоо шүү. Хүн ч одоо бас харьцангуй цөө юм. Арангаа гэх чинь 600 мянга хүртээ гэхэд манайх 300 мянга хүртээ. Хүн тэнд чинь 100 мянга байлаа гэхэд манай аймагч нэг 60 мянга 60 70 мянга хүнтэй шүү. Тэгэхээр одоо тэгээд нэг хүнд ноогдох мал энэ тооч манай энэ олон боллоо. Нэг айлд ноогдох малын тооч олон болж байна. Тэгээд би одоо бэлчээрийн өв сургамлын төрөл зүйлэн цөөн болсон учраас одоо хүмүүс жоохон амжиргааных нь хүмүүсийн хоорондын харьцаа хүртэл нэг л тийм тааггүй л уур амьсгалтай болж байна да. Тэгээ энийг нь зохицуулахын тулд бид ч одоо ухаантай хүмүүсээ одоо төлөөлөж явуулаад байдаг. Тэр хүмүүс маань л одоо зохицуулна гэж бид чинь хөдөөгийн бид чинь найдаж суудаг шүү дээ. За үлийн цагаан хот нь бол одоо манай энд явж байгаа тэр чинь нэлээд бараан байлаа. Бас их усан бороо орлоо. Янз бүр болсон юмнаас болоод тэр чинь өөрийгөө бас хорогддог байгалийн хуйлтай юм шиг байна. Тэгээ байглаач бас сайхан хөршин сэргижүүлдэг юм бэ. Тэгээд бол одоо манай энд бол арай гайгүй болоод уршаа байгаа өнгөрсөн жилийн урд талын радио телевизээр ярьж байгаа нь бол хонь мал холгоно идэж идэг юм байна. Уургийн дутагдлд ороод мал идэх юм л дээ. Ёо одоо мах идэх юм байна. Тэрийг нь шингээдэг тэр их хотоодны хүчил шиг тийм хүчил нь малд их байдгүй учраас өвсөөл шингээдэг.
Тэгээ болоод мал өгч байна гэж ярьсан. Манай энд бол адууч бас цасгүй өнгөрсөн өвөл сайхал байлаа. Гэхдээ л одоо өхөр мал ядраад өлсөд байх юм. Нөгөө өвсний маань шимт тижэл уург нь одоо манай энд ч нэг тэр ном сонин дээр бичиж байгаа нэг тижээлийн нэг чинь одоо шингэх уург нь 24% гэж яхад одоо тал хоёрын гайгүй газруудын 42% говь талхт ярьд юм шүү дээ. Нөгөө говийн чулуу 3 ирэхэд говь мал дажгүй гэж ярьдаг. Манай энд чинь бол тиймгүй юм байна. Тэгээ одоо их нэг тиймэрхүү л одоо энд тийм харах юм. Тэгээ одоо бид энэ нутгаасаа би яваад хаашаа явах уу? Энд л ясаа тавихаас хойш одоо тэгээд өөдрөг сайхан санаад хүмүүстэй тусалах санаатай. Ямар сандаа өөрөө одоо би сүүлийн 3 жилд миний хувьд нэг 100-аад хүрэх хүчлээ үнэ юм аа. Тэгээ одоо энийг болиохын тулд одоо үйлжэн дээрээ байшин бариад нэг жаахан газар хаглаад худдаг ухуулаад тэгээд нэг тийм олон нас дургамал тариад тэгээд ногоон тижэл тариад өөртөө тохирсон малтай байг санаж байна. Тэгээд нөгөө миний хажуугийн бэлчээр дээр нөгөө их малтай хүмүүс ч хүрээд ирнэ. Нөгөө миний тор татаагүй бол нөгөө тийм идэнэ. Одоо өг настай хүний чинь бас хүмүүсийн хоорондоо харьцаанаас хүмүүжлээс болоод асуудал үүсгэл байх. Одоо юу ер нь бол бас сэтгэл өвдөж байгаа юм байна. Танаа байна. Ер нь бодох ч юм байна, хийх ч юм байна. Тэгээд бас энэ хэдэн мала эдэн мянган жилж дагсан юм билээ. Монголчууд маань малгүй бол ер нь амьдрахгүй л гэж би ойлгодог. Тийм учраас одоо заримдаа ч бас шигний манагаар арай багдаач байгаа юм уу гэмээр бодогдохгүй бас гарнаа. Тэр жил Төдөгвай Очир утгай 2 ерөнхийлөгч өрсөлдөөнд нэг халз ярилцлага болсон санагдаж байна. Тэгэхэд Төдөгвай 50 номтой гээд Очир утгай нэг 50 адуутай гэсэн баг. Тэгсэн чинь 50 адуутай Очир утгайг Монголын ард түмэн сонгоч нэлээ. Тэгээ бодохоор чинь заримдаа чинь малаад эйдлээд байгаа Монгол юм уу? Ухаанаад эйдлэх юм ч юм уу? Алийг нь ч бас би бас ялгамаар л санагддаг шүү дээ. Дараа нь тэгээ одоо энэ их хурлын гишүүд маань одоо энэ бүгдээрээ л их малтай байд юм байна. Тэгээ ер нь одоо миний хувьд бол одоо нэг монголчууд бүгдээрээ л нэг тийм нэг сайхан сэтгэл тайван жигд хөдөлмөрлөөд сайхан шударга юмдаа эзэн болоод өөр юм шиг сэтгэлтэй харж байгаа малынхаа ашиг шимийг бүрэн гаргахч нөхцөлийг бүрдүүлж байгаа тэгэл нэг амьдрал гэж боддог. Загас мундаг жүжигч хэлэхэд энэ монголчууд чинь малаасаа л холдолгүй амьдрдаг юм байна шүү. Ер нь ингээ бодсон чинь ер нь Монголд юу илдвэрлэж байгаа юм бэ гэсэн чинь тэр социализм үед хийж байсан гутал нь байхгүй байд юм байна. За нөгөө чанга эсгий хийдэг байсан бүр эсгийгээ угаахгүй хийгээд шалааг үнэрсэн эсгийг нүмердэг болсон юм байна. Монголын хөдөөний бид нар чинь. Цов бороонд өмсдөг цов мань бас байдгүй юм байна. Гөлмөө хятадаас авд юм байна. Гэхдээ бид нар ч ер нь тэгээд нөгөө эмээлийн одоо хийдэг хүн цөөрцсөн юм байна. Тэгээ уулын мод нь одоо тэгээд тэр ордог эмийг нь бас айхтар чангалаад тэр үржүүлэг эзэнгүй болгоо зөвхөн бэлчээрхээс илүү одоо байгаль мод маань хүртэл эзэнгүй байна. Тэрнээс болоод одоо ингээл хүн чинь нөгөө их мод нь өмхрөөд унжил байдаг. Тэр нодлон бахаа тэр Монголын нэг форум дээр эдийн засгийн чуулган дээр баабургай нэг унсан мод одоо ууланд байгаа унсан модыг ашиглал мөн ч их мөнгө байна да.
хойд солонгосоос ажилчин оруулж ирвэл мөн чих ихэн бүтээхэндээ гэж хэлсэн. Тэр энэ шиг юм одоо бодох юм байна шүү дээ. Тэгээд хүн олон л бол бид нар чинь сайхан амьдрмаар юм бэ. Тэгээд олон болгодог тал дээр нь бол бас эрүүл мэндийн байгууллага сайжруулмаар юм бэ. Одоо радио телевизээр ярьж байгаа нь хамгийн их өвчлөл амьсгалын зам дараа нь бэлгийн замын өвчин гэж яриад байгаа. Энэ хоёр маань тэгээд эрүүл агаартай гэж байгаа мөртөө бид чинь богинослаад байгаа. Их сайхан хоол идж байгаа гэж байгаа мөртөө элэг одоодны өвчнөр үхээд байгаа. Их одоо биднээс үнэмшихэд одоо их ойлгомжгүй юм сонсогдох юм байгаа. Би буруу ойлгоод байж магадгүй. Тэгээд ингээд одоо нутгийн одоо нэрээд ярилцлага аваад одоо хэрэгтэй чим байгаалах хэрэггүй ч юм байгаалах нийгмийн тэгээд бас олон надтай адилхан үзэл бодолтой хүмүүстэй нийлүүлж байгаад ярилцлага одоо юу гэдгийг болгоод бас хүлээж авдаг хүмүүст хөргүүл одоо тэгэл миний хэрэг хөтлөл гэж ойлгож байгаа да.